байна. За яг ер нь улсын их хурлын тогтоол гарсан тийм ээ. Оюутлагын орд газрын талаар Монгол улсын өр өгөөжийг нэмэгдүүлэх ямар арга зам байна вэ гэдэг. За энэ дээр нэлээдгүй олон ажлууд одоо төлөвлөгдөөд ингээд явж гин гэсэн үг. Тэгээ бидний хувьд бол бас нэг дүгнэж ütсэн зүйл бол өнгөрсөн хугацаанд манай төлөөлөл удирдах зөвлөл бусад компани төлөөлөл удирдах зөвлөлтөд бас харьцуулахад одоо мэрэгжлийн хувьд бас ур чадвар хангалттай биш байна гэж дүгнэхээс аргагүй болж байгаа. Энэ дээр одоо хэн нэгэн хүнийг одоо хаацалах ч юм уу ийм асуудал байж болохгүй ялгар энэ бол улсын эрх ашиг учраас тийм учраас шалгуурыг нь адилхан болгочихж байгаа. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за мэдээж гүний ургатай холбоотой мэрэгжлийн хүн байж таарах болж байгаа. За тэр дундаа бүр нилээдгүй одоо том түвшинд төсөл удирдсан тийм хүн байж иж тэрний одоо техник эдийн засгийн үндэслэл болон бусад зүйл дээр одоо нөлөө үзүүлэх хэмжээнд Монгол улсыг төлөөлнө гэж ойлгож байна. За хоёрдугаар олон улсын банк санхүүгийн одоо мэрэгжлийн хүн байхаас өөр гарцгүй. Ягаад гэвэл энэ өөрөө санхүүгийн одоо олон бас асуудлууд байна. Татварын маргаан үүсэж байна тийм ээ. Бусад одоо санхүүтэй холбоотой юм зохицуултууд байна. За олон улсыг мэрэгжсэн одоо хэцүүчхэн зайлшгүй байх хэрэгтэй. Ингэжээж одоо энэ гурван тийм ээ төлөөлөлд өртөх зөвлөлийн гишүүн маань одоо Монголын талын үүргийг одоо бидний хүсэж байгаа төвшөнд бол одоо хийх боломжтой гэдэг утгаараа эсэндээ өнөөдөр бол засгийн газрын хуралдаанд шалгуур үзүүлэлтүүдийг оруулж ирж сайдуудын саналыг авч одоо батлах ийм хурал бол болсон. За тэгээд яг хөө ерөөхдөө олон улсын нийтлэг жишгээр олон улсын бусад газруудад баримталдаг одоо олон улсын жишгт нийцсэн ийм л одоо ажил үүргийн хуваар буюу ажлын байрны тодорхойлолтыг зарлана гэсэн утгагүй. Сая сайдуудаас ингээд автан. Тэгэхээр ийм гурван шалгуурт нийцсэн хүнийг аавн за 1 жилийн хугацаагаар байна. 1 жилийн хугацаагаар сунгаж авна. За нэг үгээр хэлбэл тодорхой үүргийг өгөөд энэ үүргийн дагуу төлөөлөл удирдах зөвлөл засгийн газрыг төлөөлж ажиллах учраас жил бүхэн үр дүнг нь тооцож явъя гэдэг. Ийм байдлаар бол ингээд орсон гэж ойлгож болно. За цаашдаа ерөнхийдөө яг хуу ажлын хэсэг гарсан ажлын хэсгээр нэлээдгүй олон зүйлүүд бас яригдчихэж байгаа. Тэрийг бол тухай үед нь мэдээлэлд явах нь бол зүйтэй болов гэж бодож байгаа. Одоо байгаа нь бол солигдох юм байна тийм. Одоо энэ таны ярьж байгаа шалгуур тухайлбал тузын гишүүнээр ажиллаж байгаа бавандгай бол тэнцэх хэсэг нь эргэлзээтэй сонсогдож байна л да. Тэгэхээр энэ одоо ажиллаж байгаа 3 тузын гишүүн солигдно гэж ойлгож байна уу? За би энэ дээр хувь хүн ч юм уу ерөөсөө би ярмааргүй байна л да. Шалгуурыг өндөрсгөж байгаа би ерхий зарчим л ярьж байна. Тэгэхээр тэр зарчимдаа нийцсэн хүмүүс ажиллана л гэж ерөнхийдөө ойлгож болно гэсэн. Тэгээ шалгалт авах гэсэн. Одоо жишээлбэл английн шалгалт гэсэн одоо англи хэлтэй гэж биччихдэг шүү дээ. Энийг бол одоо яг TOEFL-ийн хэмжээний ийм шалгуураар аавна. Чөлөөтэй харилцах ийм боломжийг нь хангаж өгөхөөсөөр гарцгүй л гэж ойлгож байна. Энд чинь тэгээд өөрөө дэлхийн том корпорацтай бид нэр дэлхийн одоо том корпорацийн л дүрмээр бас ярих хэвээр. Зөвхөн Монголдо суугаад ажиллаад байх биш, гадна дотн явж ажиллах хэвээр. Бидний хувьд одоо зөвхөн Иро гэдэг компанитай ч юм уу Туркасил гэдэг компанитай хамтран ажиллах биш бусад хувьцаа эзэмшигч нартай ижил тэгш харьцах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ дээрээ бас ерөнхийдөө одоо үндсэндээ төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд болон Эрдэнэс оюутлага компани чадварыг олон улсын хэмжээнд чадварчлахаас өөр гарцгүй болж байгаа. Тэгэхээр энэ бол бас бидний барьж байгаа стратегийн одоо нэгдүгээр зорилт юм а гэж үзэж болно. За цаашдаа яг нь ерөнхийдөө бидний хувьд Монголын талаас авах ногдол ашгийг яаж найшлуулах вэ гэдэг дээр арга зам эрэлхийлж байгаа. За мэдээж маш их олон одоо олон улсын баримтаар энэ ингээд баталгаажсан. Маргаан гаргах юм бол арбитр дээр очино. Тухайн үед энийг одоо их хурал засгийн газар баталсан учраас бид нар бол нэг субъект болчихж байгаа. Тэр нь аль онд хэний байгуулагдсан засгийн газар байгаагаас үл хамааран олон улсын түвшинд бид Монгол улсын л нэг субъект. Тийм учраас энэ дээр бид нар хилцэл хийхээс гарцгүй болж байгаа. Тэгээ ингийн тулд бид нар санхүүгийн одоо удирдлагын менежментийн зардал. За мөн одоо жишээлбэл одоо гайлаар орж ирж байгаа татвар дээр тодорхой хэмжээнд одоо өсөлт хийгдсэн үгүй юу гэх мэтчлэн нарийн юм олон асуудлууд орно гэсэн. За ингэж бид нар одоо Монголын талын ногдол ашгийг найшлуулж чадахгүй юу? Одоо бид нар жишээлбэл байн сар бүхэн алдж байгаа одоо эрчим хүчний урсгал тийм ээ одоо урд төрч рүү алдж байгаа энэ урсгалыг бид нар яаж дотоодын эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ? Энийн сэргээгдэх эрчим хүчний ихүүсээр байх юм уу, аль эсвэл нүүрс түшгэлсэн байх юм уу гэд маш нарийн олон асуудлууд байгаа. Энийг тухайн үед нь яриад ингээл эцлээд л явна л гэж ойлгож болно гэсэн календарчсан төлөвлөгөө гарцсан байна. Оюутлагын тузын энэ сонгон шалгуулалтыг хизээ зарлахаар төлөвлөж байгаа вэ? За өнөөдөр л ингээд үндсэндээ ажлын хэсэг саналаа танилцуулж нэгсэн засгийн газар дэмжсэн. За мэдээж сайдуудын авсан саналуудыг нэгтгэхэд бол тодорхой хугацаас орно.
За тэгээд бас нэг нэгтлэх ийм техникийн ажлууд байгаа. Тэгэхээр миний бодлоор бол нэг 14 орчим хоногийн хугацаа болоо. Тэгээд энийг яг хуу сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах уу альсвал энийг хаалттай байх уу гэдэг ийм бас зарчмын шийдлийг бол гаргах хэрэгтэй болж байгаа. Зүгээр нээлттэй зарлаад үндсэндээ шорт лист үлдээж чад ярилцлагын хэлбэрээр бас явах нь бол зөв юм аа гэж бас бодож байгаа. Сайд өөрчлөлт шалдар сайд гадаад хяналттай хам байгаа. Энэ ууханы оюутнуудыг Монголд авчрах ажил юу болсон бэ? Хүсэлтээ өгөөд хятадын талаас бас тодорхой хариуг өгөөгүй байгаа гэж сонслоо. За сая бол засгийн газрын хуралдаан дээр ерөөхдөө энэ нөхцөл байдалтай холбоотой ийм мэдээлэлүүдийг бол нэг бүрчлэн ярьсан байж байгаа. Манай гадаад хэргийн яам хөөцөлдөж бас ярьж байгаа юм билэ. Тэр би үл хэлсэн нөгөө одоо эрүүл мэндийн яам эсвэл шадар сайдаас л мэдээлэл авах нь бол зүйтэй гэж те. За яг ер нь бол зүгээр бас хэлэхэд одоогийн байдлаар ямар нэгэн тийм тохиолдол Монгол улсад бүртгэдэггүй байна гэдэг мэдээллийг өгч байгаа юм. Одоо хинтийд бас ийм асуудал болсон гэж төгсөж байгаа шиг байна. Энэ бол ийм биш ээ гэдгийг өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр эрүүл мэндийн сайд бол мэдээлэл бол хийсэн. За тэгээд хүнсний завхууд бол хаагдахгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Энэ дээр бас нөгөө ийм хүнсний нөгөө нөөцлөх гэсэн ийм хомсдол одоо бас үүсэж байна. За тэмдэглэлт баяр дотор савшинын баяраа яах вэ гэдэг асуудлыг одоо бас ингээд ярьлаа. Энэ дээр бол цаашлаад ямар арга хэмжээнүүд авах уу гэдэг дээр бол ингээд ярьж байна. Тэгэхээр яг эрүүл мэндийн одоо байгууллагаас өгсөн төвлөмжийн дагуу эрүүл мэндийн яамнууд үйл ажиллагаа хийгээд явж байна. Засгийн газар шуурхай бүгдлийн арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ дотор одоо жишээлбэл оюутнуудаа хэрхэн авчрах вэ гэдэг зүйл дээр гадаад хэргийн яам ерөөхдөө хилцэл хийгээд явж байна гэж ойлгож болно. Энэ бас нэг өөрийн гэсэн мэдээж дүрэн зуртай байгаа шүү дээ. Тэгэд энийг одоо бид нар яаж хийдгүү гэдгийг бас тухайн улстайгаа ярьж хийдэггүй бол болохгүй юм зүйл байна. За зохиомл ямар нэгэн байдлаар ийм одоо үнийн хөрвөлт ч юм уу болохоос бас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ер нь бол альва нэг гамшигын меншинт гэдэг бол зөвхөн энэ бол өвчний асуудал биш. Эний цаана эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Эний цаана одоо ерөөхдөө мэдээллийн нэг урсгалын асуудал. Гэт олон давхар төлөвлөлт байдаг учраас би түрүү бас та бүхнээс уучлалт хүсье те. Нөгөө янз бүрийн мэдээлэл битгий өгж хөөрөгдөд байгаа ч гэдэг нь бид нар илүү бодиттой явж иж энэчнээс гарахгүй бол болохгүй. Дэлхийд даяараа маш одоо цочирдсан байгаа энэ үед бид нар сэтгэл хөдлөлөөр аливаа асуудал хандж болохгүй. Олон янзын удирдлагууд энэ тэнд гарч ирэх юм бол нэг замраагүй байдал руу орно. Тийм учраас энэ сошиалар янз бүрийн зүйл постлж байгаа хүмүүс ч гэсэн бас ягтлах хэрэгтэй. Одоо байгаа нөхцөл байдлыг одоо бүр илүү хөндрөх рүү бас явчих юм байна гэж бас бодож байна. Тийм учраас хүнсний хомсдол үүсэхгүй гэдэг талаас нь захуудыг бол харахгүй гэдэг дээр засгийн газрын байр суурь аяг бас тодорхойлж хэлэхгүй бол нөгөө хүмүүс бас буруу ойлгоод яваад байгаа шиг байна. За бизнес бонд дээр тэрийг Чингис зэрэг сайдаас. Энэ нөгөө одоо ажиллаж байгаа түүхийг